Сайн байцгаана уу? Дэлхийн өнцөг болон бүрт суугаа монголчуудад зориулсан шинжлэх ухааны танин мэдхүүг их хэл дээр хүрэхээр зорддог. Галуу шоу нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн бэлгүүний дугаар эхэлж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт 2-3 сонирхолтой мэдээ олж уншлаа. За миний л хувьд хамгийн сонирхолтой мэдээ нь юу байсан бэ гэхээр квант механиктай шууд холбоотой нэг хэмжилтийг Xenon группийн хамт олон хийхээр зорьсон байна. За нэгснээр зорьсон байна гэдэг нь хийх гэж оролцсон. Гэхдээ яг хийсэн хэмжилтэнд тухайн квант механикийн таамагласан зүйлийг хэмжиж чадаагүй. Гэхдээ хэмжиж чадаагүй гэдэг нь өөрөө маш чухал хэмжилтийн үр дүн болсон байна. За Xenon групп гэдэг нь өөрөө ямар групп бэ гэхээр ерөөсөө энэ квант механикийн үндсэн асуудлыг хэмжихэд одоо зориулсан тийм групп биш. За квант механикийн үндсэн асуудал гэдэг нь би юу яриад байгаа вэ гэхээр долгион функцийн humigdalт гэдэг зүйл болдог квант механик. Тэр нь юу вэ гэхээр бид нар квант механикт, квант физикт альва зүйлийн төлөв буюу стейтийг суперпозиц хэлбэрээр бичиж болдог. За нэгсэндээ квант механикт бол бүх төлөвүүд дандаа суперпозиц хэлбэрээр бичигддэг гэсэн. За суперпозиц хэлбэрээр бичигдэнэ гэдэг нь өөрөө юуг хэлж байгаа вэ гэхээр тухайн төлөвийн авч болох бүх утгуудын чи байж идэг гэсэн. Жишээ нь шоо бай гэж бодъё л доо тий. Шоо маань өөрөө 6 талтай. Тэгэхээр шооны квант механикийн төлөв гэх юм бол яг нэг бууж болох нэг төлөв, хоёр бууж болох нэг төлөв гэдэг ийм 6 өөр төлөв байж иж болно гэсэн. За хоёр талтай шоо байлаа гэхэд нэг бух нэг төлөв, тэг бух нэг төлөв гэдэг ч юм уу тий. Энэ хоёрын нийлбэр суперпозиц байдлуудаар квант механикийн төлөвүүдийг бид нар бичдэг. Классик механикт бол ингэдэггүй. Нэг бол нэг гэдэг л төлөв тий. Тэг бол тэг л гэдэг төлөв тусдаа оршиж яадаг. Ерөөсөө энэ хоёрын нийлбэр суперпозиц төлөв гэдэг ойлголт классик механикт байдгүй. Квант механикт бол хамгийн үндсэн суурь нь өөрөө энэ нийлбэр буюу суперпозиц төлөвүүд гэдэг зүйлүүд байна. За тэгэхээр суперпозицийн төлөвүүдийг би квант механикт дандаа одоо тухайн онолыг бичихдээ ашигладаг байх нь. За дараа нь гэхдээ юу болдог вэ гэхээр за шооны төлөв 6 талтай 6 шооны 6 талыг илэрхийлсэн 6 зүйлээс тогтсон суперпозиц төлөв биш үү? Тэр 6 алийг ч авч болно. Гэхдээ шок би хаяхаас өмнө энэ 6 нийлбэр буюу суперпозиц төлөвтэй байж идэг гэсэн. Яг аль нь вэ гэдгийг шууд хэлэх боломжгүй. За тэгээд би шок хаянгууд шот энэ чинь ямар нэгэн байдлаар 3 юм уу 4 гэдэг тоог буулгалаа. За 3 буучлаа гэж бодъё л доо тий. Тэгхийн бол юу болдог вэ гэхээр тухайн шооны суперпозиц төлөвийг илэрхийлжсэн долгион функц маань humigdalтанд орлоо гэдэг. Нэгсэндээ wave function collapse гэж бид нар хэлдэг буюу долгион функц маань бүх төлөвүүдийг илэрхийлжсэн бол одоо 3 буучингууд 3 гэдэг төлөв рүү ингээ humigdalтанд орчлоо гэж ярьдаг. Humigdalтанд ороод 3 гэдэг төлөв дээр очичлоо гэд. За энэ нь өөрөө квант механикийн хэмжилтийн асуудлыг үүсгэдэг байна. Нэгсэндээ энэ юу болж байгаа гэхээр гүндээ квант механикийн энэ долгион функцийн humigdalт нь өөрөө динамик процесс юм уу? Хэрвээ динамик процесс бол юунаас болж бий болж байгаа вэ? За тухайн хэмжилтийг хийж байгаа хэмжигч өөрөө тухайн процессто квант процессто нөлөөлөөд тэр 3 гэдэг төлөвийг гаргаад ирвүү? Эсвэл 3 гэдэг төлөв анханасаа буух байсан болохоор гараад ирвүү? Эсвэл шал өөр ямар нэг динамик процессын улмаас долгион функцийн humigdalт бий болоод тэр 3 гэдэг төлөв рүү долгион функц humigдчихвүү гэдэг асуудлуудыг гаргаж ирдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө квант механик 120 жилийн өмнө анх үүсэж хахад 26 жилийн өмнө анх үүсэж хахад хамгийн түрүүнд тавигдсан чухал асуултуудын нэг ер нь квант механикт хэмжилт гэж юу юм бэ? Хэмжилт яаж ажиглагдах хэмжигдэхүүнд нөлөөлдөг вэ гэдэг чухал одоо асуултууд байдаг. Тэгэхээр Xenon коллаборацийн хамт олон энэ асуултыг хэмжих гэж оролцсон байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг энэ квант механикийн долгион функцийн humigdalтыг тайлбарладаг онолууд байдаг. За квант механикийн долгион функцийн humigdalтын онолууд гэдэг маш олон төрлийн онолууд байна. За энэ дундаас бас нэг юм алдартай онол нь Penroseын онол байдаг. За Penroseын онолоор юу гэдэг вэ гэхээр энэ долгион функцийн humigdalт бол ерөөсөө юунаас болж байна? Гравитац буюу таталцлаас болж байна гэж хэлдэг. За хэрвээ манай сонсогч нар маань санаж байгаа бол би өмнөх мэдэн дээр Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд маань quantum entanglement-ийг том хүнд атомуудын төвшөнд гаргаж авсан тухай ярьсан тий. За яагаад хүнд атомуудын төвшөнд гаргаж авсан чухал вэ гэхээр хүнд атомууд маань өөрөө гравитацийг мэдэрдэг учраас хоорондоо маш бага гравитац харилцан үүсэлтэд ордог. Үүнээс ямар онолын лимит, туршилтын лимит тавьсан бэ гэхээр квант гравитацийн эффектүүд ямар хэмжээс дээр очиод хүчтэй нөлөөлж эхлэх вэ гэдэг дээр онлын туршилтын хязгааруудыг тавих боломжийг олгосон гэж ярьж байсан. За нөгөө талаас
энэ Penrose Diosig-ийн онол нь юу гэдэг вэ гэхээр гравитац тухайн квант системд нөлөөлөд долгион функцийн хумигдлтыг бий болгодог гэж хэлдэг. За хэрвээ ингэж бий болдог бол үүнийг хэмжих боломжтой. За үүнийг хэмжснээр мөн квант гравитацийн онол яг ямар мужаас илүү хүчтэй одоо квант гравитацийн эффектүүд ямар мужаас илүү хүчтэй нөлөөлж эхэлж байгаа вэ гэдгийг бид мэдэх боломжтой болдог байна. За тэгэхээр энэ Zenon группийн хамт олон долгион функцийн хумигдлтыг хэмжих гэж оролцсон нь өөрөө долгион функцийн хумигдлтыг тайлбарладаг онолууд. За Penrose-ийн гравитац нөлөөлдөг онол зэрэг онолууд дээр тодорхой хэмжээний constraint буюу хязгаарыг тавих боломжийг одоо хүн төрөлхтний физикийн түүхэнд анх удаага олгосон байна. За гэтэл энэ бас их сонирхолтой юм байна. Тэр нь юу вэ гэхээр Zenon бол өөрөө ерөөсөө долгион функцийн хумигдлтыг хэмжихэд зориулагдсан лаборатори биш байхгүй юу? За энэ маань өөрөө Италийн Gran Sasso гэдэг авраг том гинэ. Gran Sasso уулын ингэрт байрладаг Zenon Gran Sasso Италийн цөмийн физикийн нэгдсэн хүрээлэнгийн харьяа Zenon лаборатори гэж байгаа. За энэ лаборатори маань өөрөө шингэн Zenon-оос тогтсон газар дор маш хэмжээний шингэн Zenon-ыг агуулсан байж идэг. За шингэн Zenon нь өөрөө хос фазын хугацааны детектор гэж нэрлэдэг. За энэ яадаг вэ гэхээр ямар нэгэн байдлаар атом нэг энергийн төлөвөөс их энергийн төлөвөөс маш бага энергийн төлөв рүү шилжих ч юм уу те. Гэтэ энэ нь өөрөө маш бага энергийн зөрүүтэй ийм богинохон мэдрэг зүйлийг хэмжих зорилттой гэсэн. За энэ болох юм бол тэр хэмжилтийг мэдэрч аваад өөрөөсөө электрон гаргаад тэр электроныг дахиад нэг детектор бүртгэж аваад тэр хэмжилт маань юунаас одоо тэр атомын энергийн өөрчлөлт маань юунаас болсон бэ гэдгийг мэдэх зорилготой. За ингэж энэ атомын энергийн өөрчлөлт бол юунаас ч болсон байж болно. Гэхдээ Zenon-ы хамгийн том зорилго, Zenon калибрацийн хамгийн том зорилго бол харанхуй материйг хэмжих зорилготой. За яаж хэмжих вэ гэхээр дэлхий бол өөрөө нарыг тойроод эргэж явахдаа тодорхой хэмжээний харанхуй материйн бөөмөд дэлхийг нэвтлэл өнгөрж байгаа тийм үү. Дэлхий дээр яг байгаа ямар нэгэн атомтой мөргөлдөөл өнгөрж байгаа. Тэгэхээр энэ Zenon байрлсан лаборатори дээр яах вэ гэхээр нэг харанхуй материйн атом Zenon-ы нэг электроныг очиж мөргөөд зүгээр механикаар очиж мөргөх юм шүү дээ. Ямар ч тийм харилцан үйлчлэл болохгүй гэсэн. Механикаар очиж мөргөөд арай бага энергийн төлөвт авчдаг ч юм эсвэл спинийг өөрчилждэг ч юм уу тийм ийм арай их энергийн жоох их энергийн төлөвт аваачаад дараа нь тэр нь буцаад өөрийнхөө үндсэн төлөв рүү очино. Маш бага энергийг өөрөөсөө ялгаруулна. Энэ маш бага энерги буюу маш өндөр наривчлал хэрэгтэй энэ зүйлийг хэмжих зорилготой лаборатори гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол дэлхий дээр байгаа хамгийн өндөр мэдрэмжтэй мэдрэг чадвартай харанхуй материйн лабораториудын нэг гэж хэлж болно. Zenon лаборатори. За ийм лабораториор энэ өөрөө маш өндөр мэдрэг чадвартай учраас харанхуй материйг детект хийхээс гадна энэ долгион функцийн хумигдлтыг ер нь детект хийх гэж үзье гэж шийдсэн байна. Коллаборац хамт олон. За энэ өөрөө цаанаа юг хэмжихийг зорж байгаа вэ гэхээр их долгион функцийн хумигдлтыг таамагладаг онолууд хэрвээ долгион функцийн хумигдлт маш богино хугацаанд тэнцээ болж байгаа бол зарим тохиолдолд X-ray буюу өндөр энергитэй фотон бидний мэддэг рентген цацраг шүү дээ, тийм. Өндөр энергитэй фотон тухайн долгион функц хумигдсан квант төлөвөөс цацрах боломжтой гэсэн таамаглалыг дэвшүүлдэг байна. За тэгэхээр энэ X-ray хэмжих гэж оролцсон. Гэтэ яг ямар ч тийм X-ray цацраг буюу фотон гинт ямар нэгэн Zenon-ы атомоос гарч ирж байгааг хэмжээгүй. Гэхдээ энэ нь өөрөө лимит өгнө. За ямар лимит өгж байгаа вэ гэхээр ийм энергийн одоо тодорхой энергийн мууч хүртэлх энэ X-ray-үүдийг бид нар хэмжих гэж үзлээ. Ямар ч энергийн мууч ийм X-ray гарч ирээгүй гэдэг нь энэ энергийн муучид энерги гарах ёстой гэж таамагладаг долгион функцийн хумигдлтын онолууд маань буруу гэдгийг хэлж байгаа гэсэн. Тэр онолууд маань exclude болоод өөр бусад онолууд тэнцээ үлдэнэ гэсэн. За үүгээрээ мөн Penrose-ийн онолыг шалгаж үзээд Penrose-ийн онол төр ч гэсэн мөн давхар лимит тавьсан. За өмнө нь бол Penrose-ийн онол бол одоо хасах араас нэмэх арав гэсэн ийм урт зайд фотон ялгаруулах боломжтой гэдэг үсэн бол одоо хас 2-оос нэмэх 2 буюу 5 дахин тэр том энэ өргөн зайг багасгасан гэсэн. За үүгээрээ маш чухал туршилтын үр дүн гаргасан. Энэ маань өөрөө квант физикийн суурь асуудлыг хөндөж байгаа. Долгион функцийн хумигдлт гэж зүйл үнэхээр болдог бол тэр ямар энергийн мужид болж байна? Юунаас ямар динамикаар болж байна? За тэр нь өөрөө бид нар үнийг хэмжих боломжтой гэдэг асуултыг гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө хамгийн анхны шахам одоо квант механикийн суурь таамаглалыг хэмжих гэж оролдлого байна.
За энэ нь өөрөө бас нэг шинэ одоо физикийн салбар одоо туршилтыг бидэрт нээж өгсөн юу вэ гэхээр өмнө нь бол бараг ингээ философи шиг яригддаг байсан. Одоо квант механикийн хэмжилтийн асуудлууд бол дандаа долгион функцийн хүмүүжил дуу эсвэл Feynman-ы пат интеграл уу гэдэг ч юм уу те дандаа энэ философик юмнууд явдаг байсан бол Zenon группийн туршилтын группийн хамт олон анх удаага энэ философик байсан зүгээр л одоо тэг хэмжих боломжгүй мэт яригддаг байсан зүйлийг анх удаага хэмжих гэж оролцсноороо бид нар үнийг илүү шинжлэх ухаанчаар судлах боломжтой тэг илүү одоо туршилтан дээр тавиад туршилтаар хэмжих боломжтой шүү гэдгийг харуулсан байна. Үүгээрээ маш чухал туршилт болсон байна. За магадгүй ирээдүйд мэдрэх чадвар нь илүү сайжрах юм бол магадгүй хэдүүлээ үнэхэр долгион функц хөнгөлөлтийн онолд үнэн үү худлаа юу гэдгийг мэдэх боломжтой байх тий. За энэ маань өөрөө давхар квант механикийн маш олон тайлбаруудын аль нь зөв бэ гэдэг дээр одоо хийх боломжтой. Квант механик маань өөрөө дотор маш олон тайлбарууд байдаг. Бөөм долгионы тайлбарууд, Feynman-ы интерпретац, Schrödingerийн зураглал, Heisenberg-ийн зураглал гэх мэт маш олон тайлбаруудтай байдаг. За бүр хамгийн алдартай нь одоо нөгөө мультиверсийн тайлбар, олон ертөнцийн тайлбар гэх мэт ийм олон тайлбаруудтай байдаг. Гэхдээ бүгд онлын хэвд сайн ажиллаад туршилтын хэвд ажиглагдах зүйлүүдийг гаргадаг. Гэхдээ яг энэ хэмжилтийн асуудлууд дээр бол бүгд яг өөрсдийн онцлогтой өөр интерпретацтай байдаг учраас бид нар өмнө энийг туршилтаар ярих боломжгүй байсан бол Zenon группийн хамт олон хэдүүлээ энийг туршилтаар ярих боломжтой шүү гэдгийг гаргасан байна. Түүгээрээ маш чухал туршилт болсон байлаа. За нөгөө нэг сонирхолтой мэдээ Антарктидаас ирсэн. За Антарктидаас юу хэмжсэн бэ гэхээр төмрийн 60 гэдэг изотопыг хэмжсэн байна. За хэмжээд хамгийн гол нь бүр энэ изотопыг маш бага хэмжээтэйгээр Антарктидын гүний мөснөөс хэмжиж авсан байгаа байхгүй. За Антарктидын гүний мөс бол өөрөө time capsule тий. За уур амьсгалын өөрчлөлт судлаач нар, цагуур судлаач нар бол энийг маш сайн мэддэг. Нэгсэндээ Антарктидын гүний мөсийг бид нар ухаад гаргаж авснараа уур амьсгалын дэлхийн эртний уур амьсгалын өөрчлөлтүүд ямар байсан бэ? Дэлхийн дээр үедээ ямар цаг агаартай байсан бэ? Дэлхийн дундаж температур ямар байсан бэ зэргийг мэдэх боломжтой. Тэгэхээр энэ хэмжилтийг зөвхөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хэмжих гэж хийхгүйгээр юу хэмжих гэж хийсэн бэ гэхээр манай нарны аймаг манай галактикийн ямар хэсгээр явж байгаа вэ гэдгийг хэмжих гэж хийсэн байна. За тэр нь яагаад вэ гэхээр энэ төмрийн 60 гэдэг изотоп бол өөрөө онцгой изотоп. Энэ бол ерөөсөө дэлхий дээр аяанда үүсдэг изотоп биш. Эсвэл манай нарны аймагт аяанда үүсчдэг изотоп биш. Энэ изотоп бол өөрөө хэд шинэ одны тесрэлтээс үүсдэг изотоп байхгүй. Нэг гэсэндөө супернова тесрэлтээс төмрийн 60 гэдэг изотоп үүсдэг. За энэ изотоп үүсээд огторгой ертөнцид цацагдана тийм үү? Хэд шинэ одны тесрэлтээр. За цацагдаад ингээд нэг юм даст болоод ямар нэг юм манацар болоод бэж гин. Тэргээр нь ямар нэгэн гариг явж өнгөрөх юм бол яг тухайн гариг дээр тухайн төмрийн изотоп унах нь биш тий. Унах нь. Тэгэхээр Антарктидаас бусад дэлхийн хэсэг бол маш идэвхтэй динамик орчин байдаг учраас ийм изотоп унсан ч гэсэн арилаад алгуулчих боломжтой. Антарктид маань өөрөө time capsule учраас эрт дээр үед ийм изотоп унсан байна уу? Хэрэг унсан бол тодорхой давтамжтай унсан байна уу гэдгийг мэдэх боломжтой болж байна. За ингэж хэмжээд үнэхээр төмрийн изотоп байгааг хэмжиж гаргасан байгаа. Гэтэ маш бага одоо супернова тесрэлтээс болж дэлхий дээр ирсэн байх юм бол байх ёстой хэмжээнээс хамаагүй бага хэмжээтэй илрүүлсэн. Гэтэ энэ нь өөрөө ямар ч төмрийн изотоп тэнцээ байна гэдгийг мэдсэн. За энэ нь өөрөө эрт дээр үед дэлхийн ойр орчимд ямар нэгэн супернова болоод тэрний одоо төмрийн 60 изотоп дэлхий дээр ирээд унчлаа гэсэн үг биш. Энэ нь маш сонирхолтой нэг зүйлийг таамаглаж байгаа нь юу вэ гэхээр манай нарны аймаг бүхэлдээ галактикийн дотор галактикийн төвийг тойроод хөдөлж байгаа шүү дээ. Тэгж хөдөлж байхдаа ямар нэгэн интерстеллар манацар дотор локал манацар дотор хөдөлж иж магадгүй гэдэг таамаглалыг дэмжиж гин гэсэн. Нэг гэсэндөө манай нарны аймаг бол хов хоосон огторгуу дотор галактикийн төвөд тойроод эргэж байгаа биш. Магадгүй бид нар манай нарны аймагаас асар том тийм үү. Энэ ойр орчмын бүх оддыг магадгүй дотор агуулсан ийм асар том интерстеллар интергалактик ч юм уу тийм интерстеллар гэх юм уу интерстеллар гэх байх л та интергалактик гэх юм бол буруу болчихно тийм интергалактик орчинд хөдлөөд явж иж магадгүй. Ингээд хөдлөөд явж байгаа бол тухайн тэр орчинд эрт дээр үеэс ялгарсан супернова тесрэлтүүдийн төмрийн 60 изотопууд байж магадгүй. Тэр нь дэлхий дээр ямар нэгэн байдлаар шингээгдсэн байж магадгүй гэдэг таамаглалыг дэмжиж гин гэсэн. Тэгэхээр энэ нь өөрөө бид нар бол ерөөсөө юм хоосон орчинд хөдөлж байгаа биш. Интерстеллар
Тэгээд манацад дотор үүлэн дотор манай нарны аймаг галактикийн төвөө тойроод ирчихэж магадгүй. За магадгүй энэ хэсэг нь манай галактикийн төвийн энэ хэсэгт одоо бид одоо нарны аймаг байгаа хэсэгт байж идэг. За өөр хэсэгт нь болохоор галактикийн манай нарны аймаг галактикийг тойрж ирэх тойрог зам маань хов хоосон байдаг ч юм уу. Эсвэл зарим хэсэгт илүү нягт байдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдийг агуулсан байж магадгүй гэдэг таамаглалыг тодорхой хэмжээнд дэмжиж байгаа хэмжилтийг хийсэн байна. Тэгэхээр энэ бол өөрөө миний хувьд бол маш сонирхолтой хэмжилт байсан. Бид нар зөвхөн Антарктидын мөсийг зөвхөн дэлхийн одоо эртний түүхийг судлахад зориулахаас гадна нарны аймгийн эртний түүхийг судлахад зориулж болж байгаа байхгүй. Тэгэхээр үүгээрээ их сонирхолтой мэдээлэл байла. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт энэ хоёр сонирхолтой мэдээлэл физик одоо оронд болж өнгөрсөн байна. Дараа 7 хоногт шинэ мэдээгээр дахин уулзтлаа. Баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансга 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.